За эрүүл саруул ухаантай Монголынхаа ард иргэдэд ичих булчирхаатай ардчилсан намын зарим нэр бүхий хүмүүст хандаж нэг зүйлийг хэлье. 2020 оны сонгуулиар ардчилсан нам юу гэдгийг дүр хэсгсэн нэгдэл үзүүлээд за ард түмнийг элбэг дөрчиг хуураад ингээ гарч ирсэн бол өнөөгийн Монгол улсын төр 2020 оноос хойш юу болох байсан гэдгийг та бүхэн нэг эргээд бодоод үзээрэй. Яг юу гэдгийг Монгол ардын нам та нарын зарим хүмүүсийн муулаад байгаа Монгол ардын нам ардчилсан нам шиг манангийн жигүүртээ ялагдсан байсан бол яах байсан бэ? Хэрвээ ялагдаад ингээд олонх болцсон байсан бол өнөөдөр Монгол ардын намын дарга хэн байх байсан бэ? Ерөнхий сайд хэн байх байсан бэ? Тийм үү? За тэр хүмүүс байсан бол өнөөдөр муулаад байгаа зарим хүмүүсийн шүү, нийтээр биш шүү. Зарим хүмүүсийн муулаад байгаа Лувсан намсран оюун эрдэнэ Нямбатар сайд эдний оронд хийгээд байгаа ажлыг тэд хийж чадах байсан уу? Үгүй юу гэдгийг та нар бодоод үзээрэй. Би хувьдаа харж байна. Нямбатар оюун эрдэнэ гэдэг хүмүүс туйлын Монгол улсын бүр хамгийн туйлын сайн хүн гэж би бол хэлэхгүй. Гэхдээ яг энэ цаг хугацаанд 2017 оноос хойш энэ цаг хугацаанд хойш дахиад 4-5 жилийн хугацаанд 8 жилийн хугацаанд Лувсан намсран оюун эрдэнэ даваад гараад ирэх хүн байх юм бол хамаа алгаа. Даанч тийм хүн одоогоор алга, тийм бодлогын баримт бичгтэй хүн алга, Монгол улсыг хөгжүүл төлөвлөгөөтэй хүн алга. Энэ бүгдийг илчлээд гаргаад нүүрс, жидүү, концесс, төмөр зам тийм үү, шүүх. Тэгэд энэ бүгдийг ухаа гаргаад ирэх хүн. Ингээд энэ бүгдийг төрд аваад байгаа зүйлүүдийг хийж чадах хүн яг хэн байсан юм бэ? Энийг та бүхэн нэг эргээд бодоод үзээрэй. Хамаа алга тийм үү? Үнэхээр даваа гараад ирэх мундаг хүмүүсөө тэрийг дэмжийл та. Ардчилсан нам тим лидер байгаа мó? Лидер байдаг хоорондоо бие бинийгээ хүлээн зөвшөөрч чадхаа байжсан хоорондоо алцаад хоёр тад хурал хийгээл дахиад байгаа шүү дээ. Хоёр тад хурал хийгээл дахиад. Тэгэд нэг иймэрхүү. Тэгээ ямар ч байсан мууч вэ сайн ч вэ одоогийн улсын хурлын гишүүд болохоор Монголын ард түмэн сонгож гаргаж ирсэн юм аа. Тэгэхээр сонголтондоо үнж вэ? Сонголтондоо үнж вэ гэдэг нь хулгайчуудыг дэмжээд гэсэн үг биш. Энэ хүмүүсээр хийлгэх ёстой юмд бүгдийг хийлгээд явах ёстой байхгүй юу? Манайхан наан тэр нэг сонгуул Монгол зарлаад тэр нэг гордцсон гарууд нь болохоор яг энэ дээр нь ингэ шоудж жагаад тархийг нь угааж жагаад зөв мэдээллүүдийг үнэн бодтой мэдээллүүдийг дарж хуурамч мэдээлэл ард иргэдийн эмзэг сэтгэлээр тоглолт хийж жагаад наан нэг сонгуулийг гарч ирээд улсын хурлд суучин олон холчин молчин гэж уушлаар андуураа тийм юм байхгүй. Миний хувьд бол 23 онд улсын хурл орон нутгийн сонгуул явахыг дэмжихгүй. Яагаад вэ гэх юм бол ээлжид бус сонгуулийн дараа ээлжид сонгуул гэж явдаг. Энэ улсын орн чинь битүү улс төрчин дайн болоод хуурнаа. Нөгөөд нэг нь ихлүүлсэн шударгасны тэмцэл энэ хийгдэт байгаа Монгол улсын өмч хөрөнгийг 32 жилийн хугацаанд идэж уудсан хүмүүстэй хэн тэмцэх юм бэ? Тэгээ та бүхэн болохоор ардчилсан нам тэр нам энэ нам гэд үнэхээр шүүмжлэн Тэмүүжин шүүмжлэлэн л тэг хуулийн сайд байж байхдаа тэрийг хийж явахгүй юу? Хуулийн сайд байж байхдаа нэг ширхэг хулгайч илрүүлээгүй юм баггүй юу? Тэмүүжин гэдэг хүн. Нөгөөд нэг мундаг хүмүүс нь ерөнхий сайд байхдаа нэг ширхэг хулгайч, нэг ширхэг хулгай илрүүлээгүй байхгүй хамгаална. Тэгээ тийм бежж сүүмжлээ тэр Цэдэн дамбын хин минь ч гэнэ үү? Тэгээ сонин игч мэгчнэр янз янз юмарал тийм мундаг хүний эрх мэрх яасан бол та нар хүний эрхээ тэр үед хамгаалж авахгүйсэн. Тэр үед чинь өчнөө хүмүүс хилмигдэл хохирол явж исэн мэт. Тэгээ тиймээс юм бол та нарт зоргийн хэрэгт гүтгэдээд явсан тэрнүүд нь содом дарж авах манхыг шоронгоос нь гаргаад ирэхгүй байсан. Тэгээ та нар үед авч хийгээв зү. Тэгээд нэг иймэрхүү л. Тэгээ нэг юу лээ муухай бичгтэй нөхөр нэг өөрөө бичсэн бичгийг гаргах гэж нэг хонол юу яадаг нилээ тонол юу гаргах гэдэг шиг. Тэгээ та нар мартсан байж байгаа. Би болохоор бүгдийг мартаагүй. Монголын ард түмэн мартаагүй. Бүгдийг ч санаж байгаа гэдгийг хэлье. За тэгээд ихлүүлсэн ажлаа дуусгараа үр дүнгийн тултал нь хийгээд яваарай. Шинэ шинжилтүүдийг бүгдийг тууштай дэмжинэ гэдгээ эргэн үнээр хариуцлагатай илэрхийлж байна. Тэгээд ардчилсан намын тэр үндсэн хуулийг та нараар өөрчлөхгүй. Тийм мундаг байсан бол та нар намдаа учир зүг олоод өөрсдөө ард иргэдийнхээ итгэлийг хүлээгээд олон холж гараад хийхгүй байсан. Хоорондоо ч учраа олж чадахгүй бэж том юм ярих юм. Ичиж амьдр.